Яана. За сэтгэлээ жохлороо. Наа чи Энэ wax. За сайн байцгаана уу? Энэ удаагийн влогоор ийм мис салаан дээр ирсэн байна. За ийм мис салаан маань маникюртай, педикюртай, сармус бас хийдэг. Дээрээс нь вакстай. Тэгээд өмнөх влогоор Нимка ахын үсийг ягаанаар будаж шийтгсэн болвол энэ удаагийн влогоор Нимка ахын хөлийн үсийг ваксдах гэж байгаа. Би өнөөсөө бодволъё гэж бодож ингээ ууз ажиллагаа хийж байгаад хумсаа зүсцэн. Тэрийг маань гоё янзтаад бодож болдог гинэ. Ер нь баг бодуулсан нь илүү амар юм байна нөгөө юмд хүндчихгүй гэдэг ахгүй. You got everything you ever wanted but you don't know why. Мэдээж эрүүл хумс бол уян байх хэрэгтэй. Одоо жишээ нь төсөлттэй тийм ээ. Арьс уян чанар байдаг шүү дээ. Яг тэр шиг хумс уян байдаг байхгүй. Тэнгүүд хөдөлгөөн болгонд чинь энэ бэс өөрөө туйлцж өгнө гэсэн үг. Хатуу бэс болохоор туйлцахгүй шууд хумс суулаад юм уусвал өөрөө ховхорч юмаад байдаг байхгүй. Тэгээд ер нь бол мэрэгжлийн маникюрчд хизээ чинь суурийг авдаггүй. Хуулж авдаггүй. Тэгвэл би ч одоо хумсаа нэмгэн байгаа тахлаа яана миний уусдаг гэмтсэн байсан байна гэдсэн чинь уг нь бол эрүүл байгаа юм. Хумсны чиглэл бол Аз чиглэл рүү шилжиж байгаа. Япон, Солонгосны жижигхэн өвтөтэй өөрийнхөө хумсан дээр тэгсэн мөртлөө ерөнхийдөө маш гоё чимэглэхтэй. Тэгээд өнгөний цогцол маш сайтайгаар бодох юм бол аюу гоё ярагддаг. Нэг удаагийн хумс одоо хийж штэ. Тэгмүүд яг л өөрийнх юм шиг харагдана. Тэгэхээр хоёрдугаар хумс гэмтэхгүй, гуравдугаарт дараагийнхан заавал нөхөлт байх албагүй. Хумстайгаа тэгчлээд ургаснаа бодуулаад явчих жаа. Зарим хүмүүсийн гэдэг нэг бангийн нөгөө хүнд ажил хийдэг. Тэгээд нөгөө хумсныг хуураад идэг хүмүүс шүү дээ. Эдгээр хүмүүс болохоор ерөнхийдөө нэг хумс хэлгээ 2 удаа будаад дараагийнхнаа хумсаа хэлгээд яваад гэж болдог өөрийнхөө хумсан дээр. Тэгэхээр өөрийнх нь хумс дааж гарч ирээл өөрийнх нь хумс давхар ургаад хамгаалалт болоод яваад. Тэгэхээр бид хэд бол бангийн эрүүл бангийн гоё хумсыг санал болгодог. Тэгээд сарын хугацаанд нэг ирэхэд хангалттай гэж манай салоны маникюрчд үздэг байгаа. I'm serious, you're just like me. Don't you ever smile so serious. Бас педикюр шиг. Тий, педикюр. Миний хамгийн гоё ярих дуртай сэдв. Би бол педикюр хэлгээ гэж юусаа болж байгаа юм. Гэсэн чинь сайн сонссон чинь уг нь бол зүгээр хэрэгтэй юм шиг байна. Би бол маникюраас илүү педикюр дуртай. Ягдгүй л ер нь л ингээл хувцас тайлал гэр орондоо тий. Тэгээд миний хамгийн дуртай хувцас ч юм хамгийн анган байх гэсэн бол гэр гэдэг ч юм уу тий. Тэгэхээр гэртээ ингээл хөл нөцгөө явах ч юм уу тий. Бангийн өөрт мөн ядчихдаг. Одоо бүх хувцас тайлал нуусан дөрж явах тохиолдолд хөл маань гоё, гар маань гоё тий. Тэгвэл гоё юм шиг санагддаг. Гоё хөлийн хурууд харамгүй лайк дараа хаштаг хөрхөн хөлийн хуруу ажив харъя. Уучлаарай би хүн болохоор хөлийн хуруу харна. За мэдээч одоо маникюрт гол нь нөгөө одоо тогтоцтой хумсыг одоо эрүүл байлгах гэдэгт бол яалцчихгүй будган чухал байна. Тэгэхээр гол нь одоо чанартай бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг гэдгээрээ угаасаа амьтаа танигдсан байгаа. Тэгэхээр яг хаанхын ямар чанартай ямар хөө бүтээгдэхүүнүүд байна вэ гэдгийг хоёулаа хэлээд харчих тий. За хамгийн түрүүнд манай эхлэх одоо брэнд бол Эми брэнд байгаа. Энэ ер нь бол Оросын брэнд. Тэгээд ерөнхийдөө Оросд гэлтгүй яг дэлхийд нэлээд тэргүүлж байгаа. Дээрээс нь бодог бол үнэхээр эко, эрзэн чадварлаг илүү одоо уянхт нь одоо тийм бодог байгаа. Тэгэхээр энэ өмнөний сонголт нь хүртэл айгүй гоё орж ирдэг. Жишээлх юм бол 2020 оны өвлийн коллекц гэж ороод ирдэг. Тэгэхээр яг энэ өвөл трендэлж байгаа бүх өмнөд нь ороод ирдэг. За аяр шигээ болсон доо. Дээгүр юу вэ нөө? Бид нэг үгүй сертификат тийм. Одоо жишээлх юм бол яг хүмүүс одоо яг
сүүлийн үед хувцас загвар те нэг брэнд гэдэг шиг яг хүмүүс бүр тийм одоо хөгжиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо манайх одоо эмигийн сургалтанд суусан манай уугаагийнх энэ минийхэн саяхан бидэд поли гэдэг шинэ төрөл гарсан. Өмнө бол бид нар акрил гэлээр хийдэг байлээ шүү дээ. Одоо манайх полигаар хийдэг. Энэ полигийн одоо сүлд сурч ирж мэрэгчсэн сертификат байна. Ерөнхийдөө нөгөө одоо энэ маникюрын хөгжлийн жиг хандлагад юу байна тэр бүгдийг яг цаг тухайд нь сураад сертификат аваад явсан гэдгийг илтгэх. Аха тий. 1 2 Ерөнхийдөө хүйтэн төрлийн вакс гэж хэлдэг. Тэгээд халаадгүй тэгээ наад цаас хэрэглэдэггүйгээр онцлог. Ингээ юм байт юм уу тий? Вакс. Энэ одоо тэгтээ дэлхийд амар гоё алдартай болж шүүгэр ингэ нэртэй. Тий. Тэгээ нөгөө гол нь энэгээр авахаар арсны нөгөө нүхийг тэлдэггүй шууд авдаг учраас эргээд урах магадлал маш бага. За Би томор нохч юм. тэгхгүй мө үгүй штэ. Яаж авах гэж байна. Йоо, тоо. Аим тоо юм биш. Йоо, наач. Эхлэхгүй штэ яхалаа. Оо. Йоо. Эхэлж байна. За юм болж байна. Тоо. Энэ доохгүй ч нөө. Гоё л эстэй. Тэгээ хөлөх хадна. Чи тийм юу яриад хүнээс ахс махал нэг авах нь. Наа шигнэхэ бүх юм. Босоо. Гавш авч. Гүй. Яа наа юу хайр. Яа. Бачи шитгүүс шибас. Шигнэхэ болцсон. Баярлаа. Одоо сахлын авъя. Үгүй. Яана. Хөөхөн. Ийм гоё болж байгаа үстэй. Энэ нэг урд гисгий авах юм уу? Үгүй яа цагаарсан байна штэ. Наад тасч. Одоо хоёрын хооронд гэж яах вэ яваад яхан бэ? Гүй. Босоо. Шийдгүүлсэн үү? За хомсоо бодулчлаа. Одоо үүдний хэсэг рүү оръё. Ингэсэн би түрүү жилийн шинэ жилээр энд хомсоо бодулж ирсэн. Тэрнээс хойш өрөөсөө угаасаа би нэг хомсоо бодуулдаггүй болохоор орж ирээгүй. Тэ сая ирсэн чинь энэ үүдний хэсэгт нөгөө энд хомсоо боддог гэсэн баггүй. Тэгсэн чинь ингээ үүдэнд амар гоё кофе шоптай яг юм хүлээлгийн өрөөтэй болцсон. Энэ гэсэн амар таалагдчихэв. Тэрийг харалтаа. Айгу гоё. Тэгээ эндээ бас ингээд хүлээгээ сууж явахдаа ном унших хэсэгтэй. Би ер нь бол ном унших амар дуртай. Энэ хэсэг бүр хамгийн их таалагдаад байгаа. Алхимчиг би сүүлд уншсан. Эндээс уншаагүй ном гэвэл баг алхимчаас бусдын би уншаагүй юм байна. Зэ манай ийм мис салаа хизэнээс яг ингээ үүдэндээ ийм гоё кофе шоптой болчихвоо. Би уг нь бол баг орж ирээгүй жил болсон юм байл л да. Шинэ 20 онд л яг шинэ жилийн дараагаар нэг сарын нэгнээс эхэллээ. Тий. Би өөрөө нэг амар их кофе уудаг. Тэгээ кофе маш их сонирхолтой. Тэгээ кофег бол ерөнхийдөө гэцүү. Тэгээд ер нь бол манайх илүү их одоо эрүүл одоо тий чиглэл рүү хандж байгаа. Манай дээр үйлчлүүлэгчд маань ерөнхийдөө маш их хөөртэй хайртай, өөртөө гаралтай цаг тийм бүсгүүчүүд байдаг. Тэгээд ерөнхийдөө одоо манай смути гарлаа гэхээр смути маань ер нь яг цэвэр жимсээрээ гардаг. Ямар нэгэн сироп юм уу, ямар нэгэн сахарын хойцоо авахгүй. Тэгэхээр манай смути маш гоё амттай. Дээрэс нь энэ яг миний хамгийн дуртай гэсэн энэ маань юу вэ гэхээр жимсний цэвэр 100% шүүс гаргадаг. Тэгээд одоо ерөнхийдөө энэ одоо яг Японы төр Танита гэдэг аппараттай адилхан. За тэгээд бид нар одоо энэ хоёр юм дээр дараад ерөнхийдөө өөрийнхөө өндөр жингээ хийгээд тэгээд бариад гол чин чам тохирох чиний одоо биеийн галбирт таарсан одоо детокс марк нэ эрүүл чамайг тураадаг жимсний шүтний холимгийн орцон бидний утсанд ирдэг. Оо за. Ингээд дарангууд оо. Одоо чи одоо ингээд хэмжүүлнэ гэсэн байхгүй юу? Индексээ хийгээд тэгэнгүүт одоо чин
чамд одоо юу гэдэг улаан манжин детокс ч юм уу те ногоо айлам чиний биед ийм тэр таарна нөхрөн. Юу гэдэг нь калпигаараа өргөн ч юм уу те энэ буулгаараа ч юм тэр хэсэгт таарсан жимсний шүсийг гаргах боломжтой. Энэ зүгээр гахалтай байна. Энэ зүгээр ирээд ч үс угаа гэж турчих юм биш үү? Би ч одоо 20 онд турыг гэсэн бодолтой байгаа шүү дээ. Яаж байгаа бэ намайг? Яаж байгаа бэ? За тэгээ энэ болохоор ерөнхийдөө жижиг төрлийн юм биш юм. Зүгээр одоо надад таалцсан манай салаад таарсан жижиг юм уу да. Магистрийн кофега. Гэтэ цомхон мөртлөө айгу гоё тий. Эрүүл яг хэрэгтэй эрүүл гэсэн зүйлүүдийг цогцлоодсон байна. Тэнд угаасаа жимслүүд нь харагдаж байна. Шууд цэврээрээ тий. Solo solito en la habitación busca que busca de mi calor. Wow. No no. Quiere remedio pa tu. Тэгэхээр ямар нэгэн ажил амжуулаад ч юм уу тий одоо чивтээр амар найзууд тэгэхээр хоёлаа кофе уугаад юм идээд хүлээ янзлуулаа гараа янзлуулаа сууж ивэл илүү цаг хэмнээд ярих ч юм ихтэй байх юм болов гэж би бодсон аахгүй тий. Нэр хоёр зэрэг нөгөө олон маникюрчинтэй болохоор яг найзуудаараа ирэнгүүтээ энэ хамтдаа юм а яриагаа. Тий одоо миний сонирхол сууж байгаа. Тий. Мэдээгүй хамтдаа. Si tú me llamas, nos vamos pa tu casa. Yo quiero muy. Тэгээд эмэгтэй үннийг ч нэг авалцыг анигаач гэх юм уу юм байдаг гэсэн. Нөгөө эмэгтэй хүмүүс стресс гэрээ гой хүмүүстэй байл хүмүүсээ хараад тавьшилдаг гэм. Тийм. Нөгөө бас нэг ангаа идэв штэ. Хараа чиний цалин чи яагаад ирэхгүй юм бэ? Бүр ингэж ажиллаад гэсэн чи. Миний цалин миний сайхан ашин цартуулагдсан. Гэдэг шиг. Энэ хумсын амжилтгаар л ерөнхийдөө тэгээд нэг амар Тэгээ хомсоо хараад стресстэй талчихсан шнэ. Тэгээ өөрөөр ингэж хийж байгаа юм. Ингээд энэ удаагийн влог маань өндөрлөж байна. За энэ удаагийн влог дээр ийм салон дээр ирээд эмэгтэй хүмүүсийн заавалчгүй мэдэх ёстой бас гоо сайхны зөвлөгөөг авлаа. Хумсаа яаж арчлах уу гэдгээс ахуулаад маш их буруу бодолтой явсан байна. Маш их зүйл мэддэггүй байсан байна гэдгээ бас мэдэж авлаа. Тэгээд биднэрт ингээд шинэ мэдээлэл өгөө зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Манай салонны зөрөө ирсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.